За энэ үчи мэндийг хүргэе. Ингээд Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос миний бие жавхлан Чингис битэрийн хамт ингээд хүргэж байна. Ингээд Монгол одоо 10:30 гэдэг нь 12:30 болж байгаа. Тэгээ та бүхэн сайхан амарцгааж байна уу? Сайн бацгаа. За ингээд юуны өмнө ань чамтай гар бариг юм аа шилээсөө. Юу вэ? Түрүү чинь тань уулзах байгаа юм байна. За Thanksgiving-ийн мэндийг уус тунгалын мэндээ баяртай хүргье. За баяр хүргье. Баяр болоо. За яг хөтөл ажил ихтэй юм ш. Дундуур нэг 2 айл ихсэл баахан идэл баахан уугаал гिचэл үртэл идэл Баахан хоолны зураг дарснаас. Одоо тэгэл аа ш. Одоо юунд л уцсан. Одоо яг Facebook-оор ер нь бол айгүйх тийм сүүлүүд их зураг мураг те одоо янз янз энд тэнд байгаа ч юм уу энд болж байгаа үйл явдлаа ер нь лайв болгоно ер нь зураг их дарддаг. Зүгээр дуудлага ирсэн байна. Тэгээ дуудлага ирсэн байна. Тэгээд явтай энэ удаа адгил зүтгэн болгон уцтаа болсгүй. Дутус бол ирсэн манайсыг одоо амьдралын хэрэгцээ болсон байгаа. Тэгэхээр одоо уц дуурхол ерөөс ингийн асуудал байх гэж бодож байна. Гэхдээ яг хөлцөд өчье. За ингээд өнөөдрийн маань сэдв бол хэрэглээ. Одоо өнөөдрийн электроник хэрэглээ одоо болон ирээдүйд одоо яаж өөрчлөгдөх вэ? Биднэрт одоо тэндээс авах юм юу вэ те? Мөн хаях юм юу вэ? Мөн эндээс сурч мэдэх юм юу вэ гэсэн тиймэрхүү одоо сэдвүүдээр одоо ярихаар төлөвлөсөн юм аа бид нэр. Ингээд яг уу яриагаа эхлүүлэхэд би бол iPhone барьж үзээгүй. Манай Galaxy байсан бил Galaxy-г бол гайгүй мэддэг гэж бодож байна. Чи бол хоёуланг нь барьж үзсэн тийм ээ. Чи бол одоо яг Galaxy iPhone 2 гэж ярих юм бол ялгааг нь бол гаргаад ярьж чадна. Тий, ерөөсөө одоо бол ингээд дуц гэдэг юм чи бидний хэрэглээнд ороод ирсэн. Манай өнөөдөр зөвхөн сая жавхаа хэллээ. Ер нь бол Galaxy Apple 2 дээр яг тулж ярих гэсэн бодолтой байгаа. Өшөө тэгээд цаашаа үргэлжлүүлээд ерөнхийдөө хэрэглэгчийн зах зээл дээр байгаа электроник бараанууд хизэнээс орж ирээд одоо яг ямар чиглэл рүү яваад байна гэдэг тал дээр нэлээд бит хоёр мэрэгжлийн хүмүүс биш ч гэсэн яг хэрэглэгчийн үүднээс нэг яаж хардгуу гэдгийг та нарт бас өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаад харилцан ярих гэж тохирсон юм байна. За тэгээд сая асуусан шиг одоо би ер нь Samsung хэрэглэдэг. Ер нь бол Apple хэрэглэдэг байсан. Apple бол ерөөсөө хамгийн үлгэр жишээ хамгийн түрүүнд touch screen-ээр гарч ирж олон танигдэж олныг байлдан дагуулж их олноор нь хэд онд гарч ирлээ? Чи одоо 8 он нэг мэдчил нэг ийм уц гарч ирсэн гэж утас өөрчлөгдсөн. Тэгээд 7 гарсан байна. Тэгэхээр ч одоо ч хэдэн жил болчихж байгаа. 9 жил болсон байна. 9 жил болсон байна. Тийм энэ хугацаанд бол одоо маш их юм өөрчлөгдсөн байна. Одоо утасыг бол одоо би дараа дараагийн барьж үзээгүй алгас барьж шít. Одоо Galaxy 3 байлаа. За 4-ийг барья гэж бодож исэн. Амжсангүй 5-ыг барья гэж бодсон. Тэгээд 6 дараа нь дууслаад одоо бол дараа дараагийн гараал байна. Одоо бол авч амжаагүй. Улам боловсронгоо одоо бидний анхны утас нэг том тоосгонод тэ тоосго гэж нэрлэдэг шүү дээ. Тэгээ явж исэн чи одоо ингээ харахад та бидний ингээд одоо энэ дамжуулж байгаа энэ нэтворкийг одоо энд бол энэ iPhone-аар хийж байгаа шиг байна те. iPhone-аар ингээд бичээд ингээд хийгээд шууд лайв цацаад те. Siemens S4-тэй нэг мангар утлагийг ийм үз байдаг байна. Тэ яах вэ? Тэр үед ингээд яг энэ ингээд бас хүн харагдуулах гал те. Бас тэр үед ч гангараа байлаа шүү дээ. Тэгэл утас ингээд тухайн үед жижигрээл Siemens S4 байж байгаа юу боллоо дараа нь Nokia болж ирэл. Тэгээ Nokia болж ирэл. Тэгээд жижигрээл 310 гал ингээл жижиг хэмжээнд жижигрэж чадлаа нэгсээ хөөрхөн байсан юм аа. Хөөрхөн байна. Нөгөө Apollo project нь шүү дээ. Саран дээр буулгадаг. Тэгээ саран дээр хүн буулгадаг тэр project-ийг хийсэн компьютер чинь NASA-г эргэлж хийсэн компьютерийн хүчин чадал одоо миний энэ алганд байгаагаас муу байсан гэж байгаа шүү дээ. Та бүхний бүгднгийн алганд байгаа энэ бидний яриаг үзэж байгаа, бидний яриаг үзэж байгаа. Наа жижигхэн device чинь тэр саран дээр хүн буулгах хэмжээний project-аас смарт болчихсон. Тэгэхээр хараад 9 жилийн дотор одоо технологи ингэж өөрчлөгдөж байна уу те? Тий. Тэгээ энэ чинь их гоё юм байлаа. Би нэг юм уншиж ирсэн. Одоо чинь нэг юмнууд тех компаниудад том компаниуд зүгээр заавал техгүй жижиг сажиг бүх компаниуд байдаг юм байна. Ерөнхийдөө жоохон ирээдүйлүүгээ хөрөнгө оруулдаг компани. Тэнд болохоор ажилчдын дунд нэг chat club гэж байдаг юм байна. За Chat club гэдэг яг хөө ажиллаж одоо цэвэрлэгчтэй одоо босс хийж ерөнхийдөө жоохон задгаас итгэдэг нөхдүүдийг цуглуулад тэгээд одоо 7 хоногт нэг өдөр 2 цаг 3 цаг 5 цаг ч юм уу нэг өрөөнд цуглуулчихдаг. Тэр өрөөнд нь тоглоом байна, арих байна, виски байна, навчин тамхи байна. Одоо юу байна? Шоудуулах юм уу? Тэгээ шоудуулах энд нь ороо хайчин. За. Тэгээд тэд тэнд дотор юу идэх вөхөр зүгээр л ингээд дими яриад одоо баг чи бид хоёр шиг ингээд яриад юу хийж байгаа. Тэгээд тэр үед Apple гэхэл айл компани гэхэлээ тэд нар болохоор ерөөсө болж бүтэж магадгүй бүтэхгүй жийсэн хамаагүй хамгийн фантастик тийм ID гаргадаг. Тэр хүмүүсээс хооронд арих юм уу? Хооронд арих. Өөрсдөө компани чиглэлийн дагуу янз бүрийн бүтэхгүй ID-нууд үлгэр домог шиг юм гаргаж тавина. Тэгсэн тэр үед яг тоосохтой. Тэгээ нэм өхөн тэхгүй. Хөөс ингэж тоосох байжсэн чи ерөөсө дэлгэцэн дэлжгэрээ
ингээд юу болъё. Энэ нүүрэн танд тэржгээр ингэ дэлгэц болъё. Энэ нарийнхан гэрэл. А чи одоо яг анх нь үүсэж байгаа түүхийн болж байна. За окей. Сонирхолтой түүх. Тэгээ тэн дээр чинь нөгөө Shark Club-ийн нэг нөхөр виски ууж явах дөөш. Хэрвээ та нар боддоо гар утасны гар утасны чинь нүүрэн ингээд чи ингээд нэг ганц дэлгэц явж байгаа шүү дээ. Баахан тэгэл том. Тэржгээрээ дэлгэц тэгээ ингээд дэлгэцэндээ дарангууд одоо touch screen гэж байгаа. Дэлгэцэндээ дарангууд нөгөөх нь буцаагаар хариу үйлдэл өгдөг. Тийм байвал яав. Нөгөөдөл нь татчихлаа нэгээл хаа за ямар ч юм тэдний нэг протокол бичдэг. Бүгдийг бичиж авдаг бүх ID-нуудыг. Тэгээ Shark Club байнга явчихдаг. Тэгэл нэг хэдэн сар болоод бүх ID-нуудыг гаргаж ирээл инженерүүдэд үзүүлээл инженер дундаас нь энэ бүтггүй гэл дундаас нь нөгөө touch screen санааг энэ магадгүй манайшин татал 2-3 жил хүлээгээл touch screen технологи руу хөрөнгө оруулаад тэгэл технологийн боломжтой болоод ирэнгүүт анхны одоо touch screen гарч ирж байгаа. Тэгэхээр тийм сонирхолтой хөгжил бидний энэ юм дээр цахилгаан барааны дээр явагдах юм байл. Тэгвэл одоо 2008 онд одоо ингээд iPhone ингээ гараад ирлээ. Тэгсэн чинь одоо iPhone ч одоо Samsung сүү хийгээд байгаа шүү дээ. Одоо бид нар одоо манай тэ патентийг хулгайллаа танаа. А нөгөөдөл нь болохоор үгүй ээ. Би тэ энэ бол бидний патенттай энэ бол ингээл одоо энэ хоёр одоо магталтаж байна. Тэгэхээр одоо чинийхээ би одоо сайн мэдэхгүй байна л да. Тэгээ одоо яг хулгайлсан. Одоо ер нь бол яг би анхныхан дээр нэг хэдэн онд үлээд хамгийн анхныхан дээр шүүх хурлаа анзаарч байхад тэд бидний загварыг та нар авчлаа тий бидний ингээ iPhone чинь анхлаад нэг юм тий ийм өнцөггүй ийм дугуун өнцөгтэй тий тэгээ ийм дундаа ийм бьютэй гэсэн чинь хин чинь Galaxy ч юм дундаа бас нэг юм үнэтэй яг ижлэх юм. Тэгээ ингээд ингэж байгаа юм байлаа гэсэн. Чиний хувьд бол одоо юу гэж бодож байна? Одоо ер нь бол зүгээр урлаг гэдэг чинь өчнөө олон төрлөө шүү дээ тий. Дизайны сэтгэлгээ чинь өчнөө олон төрлөө гэж болно шүү дээ. Тэгэхэд яагаад заавал тийм гар утасны хоёр дахь компани гар утас гэдэг юм дээр яг ижлэх яваад байгаа юм. Би бол нэгэнтэйгээ тэрэнд бол шууд задгаа сэтгэхэд тусдаа төгссөн юм биш л ах гэж байна. Би бол ингэж боддیں۔ Юм альва юм гэдэг чинь тэ хөгжихтэй нэг юмнаас хуулдаг л хөө. Тэрийгээ л ингэж дэлгэрүүлж тэ. Одоо чинь зүгээр дуундар ярил л та. Манус дээрүүдээ ингээл iStop, MyStop байлаа. Мундаг хамтлаг сонсдог байлаа. Гэтэл нөхдүүд тэ солонгосын дуг буужсэн байлаа шүү дээ. Гэтэ яг хөө тэрийгээ бас хүрсэн шүү дээ бид хүрсэн шүү дээ. Тэ би одоо тимоно би чамтай. Тэ. Тэгэхээр бас яагаад үгүй те Samsung гээд улс гарч ирлээ за iPhone-ы за арай энэ загвар тэр чинь хуулах нь хаашин гэхдээ яаж нэг үнцгийг нь авчи те доторх. Гэхдээ сүүлдээ бол Samsung-ууд бол яг хөө ер нь бол өөрөө эргүүд байхдаа Galaxy гэдэг утаснаас одоо iPhone гэдэг хүн зарим минут ингээд бас ингээд хулгарлаад байна гэдэг одоо тэгээд одоо энэ хоёрын хооронд нэг тиймэрхүү байдал болоод байгаа юм байна. Ер нь бол яг хоёр монопол компани угаасаа аль аль нь тэг зах зээлтэй нь хоёрын гэлт одоо нэг иймэрхүү гарах нь зайлшгүй зүйл те. Одоо угаасаа одоо хоёул түрүүнийг одоо яг ярьжсэн байна шүү дээ. Одоо тэр нөгөө нэг анх цахилгаан үүссэн гэдэг юм чинь тэн дээр л байна шүү дээ. Одоо тийм шүү дээ. AC, DC гэдэг юм чинь хоёр нөхөр гарч ирлээ. Тэ? Тэгээ нэг нь болохоор тэ наача аюултай. Одоо DC гэдэг маань тэ direct current одоо current гэдэг шууд одоо батарей материал ч юм уу. AC гэтэл одоо энэ залгуур малгуур байна. А энэ хоёр ч одоо монопол авах гээд байлцаар байгаа л одоо тэгээд. Тэгэл одоо ингээл яг тэрнтэй л адилхан л одоо тиймэрхүү байдал одоо энэ утасны компани дээр явагдаж байна. А гэхдээ энэ хоёр утас хоёулаа биднэрт хүрч байгаа. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд бид нар өнөөдрийн утсаараа энэ яриагаараа iPhone тэ Galaxy-га сайн ч юм уу Galaxy and iPhone-аас сайн гэсэн тийм ярьж байгаа юм биш. Энэ бол одоо хэрэглэгч үзэгч таны өөрийн сонголт. Энэ бол зүгээр л одоо тэ гарч ирсэн тэр одоо гарч ирсэн тэр янз янзын одоо тийм үзүүлэлт статистикэн дээр одоо бид нар зүгээр л одоо тийм дээр л ярьж байгаа юм. Ерөнхийдөө та нарын мэддэг зүйлийг яг өөрсдийнхөө өнцгөөс тийм өөрсдийнхөө одоо бодж өгдөг зүйлээс ярьж байгааг та нараас олгоорой. Түүнээс ингэж тулган шахах юм шааж байгаа юм биш шүү гэдэг хэлэх хэрэгтэй байхаа тийм ээ. Тэгээ энэ дээр ерөнхийдөө ингээд дөрүүлээд ярихад эний цаана чиг том дайн явагдаад байгаа бидний анзаарахгүй. Би энэ дээр нэг юм хараад байгаа зүгээр хэрэглэгч хүний үүднээс. Одоо ингээд харах чи бидний одоо би жоо улс төр мөрдөө ороод ярихад тийм үү. За одоо нэг төмөр өшин шиг ингээд хуваагдаад улсууд чинь хилээрээ хуваагдана те. Улс төрийн бодлогоор хуваагдана. Тэгээ явж исэн чи 2 дугаар зуун гэдэг ягарсан мэдээлэл технологийн зуун орж ирсэн тийм үү. Мэдээлэл технологийн зуун орж бүх юм хийлээ заргүй бүгд компьютерээр одоо Канадад байгаа хүүхдтэй Австралид байгаа хүн чатлал тийм шүү дээ айгүй амар болж байгаа. Бүхнүүд нийлээд ингээд ямар ч хэл байхгүй болсон. Энэ дээр ганц хэлнүүд нь юу вэ гэхээр нөгөө компаниуд тустай хэлтэй болсон. Apple-ийн одоо мессенжерийг хэрэглэх үү, эсвэл WhatsApp-ыг хэрэглэх үү, Facebook Messenger хэрэглэх үү, тийм шүү дээ. Эсвэл одоо Samsung University Payment System-ийг хэрэглэх үү, эсвэл Google Wallet-ийг хэрэглэх үү гэдэг. Тэрний хооронд одоо энэ нэг 5-6хан компани гараад ирчихсэн. Эдгээр чинь ингээд энэ онлайн ертөнцийн том гүрэн улсууд болчихсон. Тэгээд нөгөө хэрэглэгч нараа онлайн хэрэглэгч нараа яг онлайн хэрэглэгч нар одоо өөрсдөө иргэн гэдэг нэрлэлсэн. Оо за. Тэгэхээр бид нар чи одоо ингээд яг нөгөө бодит амьдрал дээр болохоор пассворд массад үзүүлээд яг онлайн ертөнцид бүгд тэр бидний амьдралын хэдэн цаг онлайн ертөнцид одоо жишээ нь өнгөрч байгаа. Айгүй олон цаг өнгөрч байгаа. Тэгээ одоо Samsung улсын иргэн болчихсон шүү дээ. Samsung улсын иргэн болчихсон. Тэгээ ингээд ороод ирчихэр чинь тэрэн дотор чинь нөгөө улсууд чи хоорондоо баатлаа гэдэг. Хоорондоо байлдаад. Тэгээ тэндээс чи ингээд том одоо тэр
яг үнэн худал мэддэхгүй л да сая Facebook ч нэг юу өргөлөө шүү дээ тийшээ хууч өргөлөө шүү дээ хэмэл дагвал. Харин тэгсэн гэсэн тийм. Нөгөөх нь хуулийг өмчлөө шүү дээ анхных нь тийм. Тэгээд тэр чинь бас хүмүүс тайлбарлаад байгаа наа чинь бол цаана учиртай гэдэг. Наа чинь бол гүйцэтгэж ажиллаа гэдэг. Тэгсэн би бол яг тэрэнд идлээ. Тэр мэдэхгүй шүү дээ баталгаа байхгүй юм шиг. Яг хүмүүсийн тавьж байгаа тайлбар. Би бол бас тэр тайлбарыг тал зогсон чинь аюу тум өрсөлдөд явж байгаа юм чинь. Том мөнгө яваа тэр хүмүүсийг тэр одоо уус гүрэмжил өөрсдөө иргэнтэй болох гэж нэг онлайн компаниуд чинь. Одоо IT компаниуд чинь. Тэгээд тэрний тэр том дайнууд дотор л тэр Facebook юм явцсан байх магадлалтай. Тэгээ одоо ингээл анзаарч яхад ингээд одоо бүх компаниуд одоо чинь байлдаад байгаа шүү дээ. Тэгээ янз янзын шин утаснууд ингээл гаргаал ингээл одоо гэтэл одоо би одоо чинь би өөрөө тэ самж би одоо нэг тэгж утсыг бол ашиглах бол тийм миний хувьд бол нэг тоотой хэдэн юм байгаа шүү дээ. Нэг тийм нарийн ширийн яг бизнес утсаар бизнес эрхлэх хүмүүс бол өөрөө ч магадгүй. Гэтэл одоо энэ хэрэгтэй юу одоо яг одоо зүгээр юм жирийн тэ над шиг бол юм хэрэглэгч юм одоо ингээд юм. Тийм яг наа асуулт ч ойлголоо. Одоо бид нар бид хоёрын бас өнөөдөр ярьж байгаа нэг шалтгаан нь бид нар одоо зүгээр амьдрал утас гэдэг юм орж ирээд утас гэдэг чинь хоорондоо нөгөө телефон утас гэдэг үг л орж ирсэн шүү дээ. Хоорондоо communication device болсон. Одоо тэрнээс ингээд бид нар мэдэхгүй байж л одоо ялангуяа Америк гадаад байгаа хүмүүсүүд утсыг олон юм ашиглаж байгаа тийм. Map-аар газрын зураг хийхээс тун утахгүй юм чинь бүх юм болно. Би одоо ингэж хараад байгаа байхгүй нэг одоо чулуун зүсгийн үед нэг алах гэдэг юмтай хүн бол алахтай болчихлоо сүхтэй ч юм уу тийм. Тэгэл тэр чинь бид нар төгжил авчихсан шүү дээ. Яг тэрэн шиг одоо бид нар чинь энэ чинь бидний нэг айгүй том түүл болчиход байгаа гэдэг юм амьдрах нэг зэвсэг болчиход байгаа. Эсрэг тал нь юу вэ? Одоо юм гэдэг эрэг эсрэг талтай байдаг да. За эрэг тал нь бол ингээм юм технологи болчиход гоё болж байна. Гэтэл энэ чинь заавал нэг тийм нэг юм уршигч арай хайшин. Гэтэ нэг тодорхой хэмжээний бас нэг тийм тэ нэг юм өөрийнхөө негатив юм дагуулж ирж шүү дээ. Одоо хүмүүс бүгдээр л багт эрүүл мэндийн талаас гээл ингээд энэ зүмөрийн судалгаанд байх шиг байна. Нөгөө нэгнээсээ холдоод байж гээд бас биолоор биш байгаа юм шиг тий. Одоо ингээл бид хоёр олон хүмүүстэй ойрцсон байж байгаа юм шиг тий. Гэтэ нэг би нэг энийг хаанаас ч хэлээ би нэг уншиж ирсэн. Яг технологи хөгжөөдтэй юм үзэхэд их амар босон ч гэсэн яг хүний яг одоо тий физикал харьцаа ерөнхийдөө холдоод тийм одоо урд нь одоо жишээ нь дөнгөж одоо гар утас мус гэж гарч ирэх багт бид нар бол хүнтэй яриг зүгээр ярьдаг л байлаа шүү дээ. Мессеж гэдэг юм тэр байгаагүй тий уцаар ярих ч юм уу яг тулж ярьдаг ч юм уу. Одоо болохоор хүмүүс ер нь хөвчлэнтэй уцаар гаш цааргалаад юм болж өгнө мессеж үгүй тий мессеж юм бичиж мессежээр харьцах ч юм уу. Одоо юу гэдэг нэг жоохон тиймэрхүү маягт болсон байгаа байхгүй. Ерөнхийдөө нэг жоохон тийм одоо физикал харьцаагаа ерөнхийдөө жоохон цааргалаад тий юм болж өгнө. Тэгсээр мессежээр харьцаад байдаг. Тийм ээ. Яг тулж харьцсан байхгүй. Тэгэхээр миний бодлоор энэ бол технологи хит хөгжөөд ирэхээр хүмүүс одоо юу гэдэг утас руугаа хит их ороод тэгэнгუутаа бас нэг тэр утаснасаа одоо гаднаа яг өөрөө явж авах мэдээлэлээ утаснасаа аваад одоо тий нэг утсандаа жоох итгэх шиг юм санагдаад байна. Би өөрөө 80-аад оны хүүхд болохоор тий үнэхээр юм бас миний тоглос чиптэн тоглос үйл өөртөө гадаа тоглодог байлаа. Тэгээ хөлбөмбөгийн янз янз юм. Одоо бол эсэргээрээ шүү дээ. Юм гэдэг бол дандаа компьютер тоглоом юу гэдэг юм одоо электрон болчлаа шүү дээ юм уу тий. Тэгэхээр бас миний бодлоор хит бас ингэж электронч бас дэмий юм шиг. Альва юм одоо хүний харьцаа гэдэг юм жоохон өөрчлөлтөд байгаа юм шиг. Чи юу гэж бодож байна? Тэгээ одоо дэмий. Тэгэхээр тэрийг бид нар яаж чадах вэ? Яаж яах вэ? Нэг нэр дээ. Тэгэхээр одоо энийг харин яаж эвтэх нь зөв болохгүй гэнэ. Одоо би түрүү чулуун зэвсэг гэдэг дээр ярьжсэн дээ. Хүн бол галахтай болчихлоо. Одоо энд харж байгаа бидний одоо энэ явж байгаа энэ утас гэдэг юмны дизайныг утас гэдэг юмны зах зээлийг утас гэдэг юмны хэрэглийг тодорхойлоод байгаа. Ирээдүйд тодорхойлоод байгаа хэдэн компани байгаа шүү дээ. Энэ ид чи хоорондоо ингээд одоо чи дөрөв хэлсэн шүү дээ. Яг ижлэгэн дизайнаар ижлэх бүгдээр явчлаа гэдэг. Ардаа нэг камертай, урдаа нэг камертай, доороо нэг коннектортэй. Тэгэхээр ингээд явчихаар чинь эдгээр яаж энэ утсыг зохиож, юунд зориулж бүтээн үү? Яг тэрүүгээр хүн төрөлхтний хөгжиж явчих гэдэг байна. Тэр нь би одоо чинь түрүүний жишээн дээр ярихад чулуун зүсгийн үед нэг нөхөр гарч ирээд нэг компани тэр алхнуудыг энэ одоо юунуудыг сүхнүүдийг хийдэг болоо заяа. Тэр үед капиталист нэг юм бай гэж бодъё. Тэгэнгүүтээ тэр компани за энэ алхны үзүүрийн шахуур хийгээд тохирч ийн 2 3 компани хоорондоо. Бүх алах шахуур л тий. Тэгэхээр нөгөө тэрийг нь хэрэгжилж байгаа тэд өөрсдөө утсыг чадахгүй өөрсдөө нөгөө хэрэглэхээс аргагүй. Тэд нар юу хэрэглэх вэ? Тэрүүгээр нэг тодорхой нэг амьтаа алхад хэрэглэн. Тэгээд тэр хүний хөгжиж чинь өөр болоо явчих шүү дээ тий. Яг тэрэн шиг одоо бидний утас чинь яг тэр нэг хідэн утсыг байгаа компаниуд яаж хийж чинь тэрүүгээр бид нар өгч бид нар өөр сонголт байхгүй болчиход байгаа. Тэр нь би жоохон буруу тал нь яваад байна гэж боддог. Одоо технологи хөгжлийн нөгөө капиталист нэгээд байгаа. Тэр нэг Монголд нэг дунд сургууль за тэр ямар аймаг байлаа ховт аймаг өсөө дорнод аймаг ч л нэг дунд сургууль баг сургууль ч л нэг тийм аян юмсан юм шиг. Утасгүй хичээл дээр утасгүй. Тэ хичээл дээр гэртээ бол хамаагүй. Би бол зүйл гэж бодож байгаа. Тэ ингээл
ингээд сууж ирснаас тэ бас юу гэдэг одоо яг хичээл зорилготой сургуультай одоо сурах юм сураад энд ч юм бас тийм шүү дээ. Энд сургууль дээр сууж байхгүй шүү. Хаана тэр үү? Хай скулүүд дээр үү? Тус сургууль манай охины сургуулиа уусмаас оролдог шүү дээ. Оо тийм үү? Одоо би буруу би бол одоо яг Монголоос барыг эхэлчлээ гэж бодчихсон. Монгол яг нэг зөв юм явуулж ирсэн байна. Ер нь би тэр үед санаа бол аюу тэмцээ. Яг аюу зүг байхгүй. Тэ ер нь бол хүүхдүүд байгараа байх гэж ерөөсөө тэгэл хоорондоо тэ одоо юу гэдэг юм. Тэгэхгүй дээр нэг утсан дээр ингээл нэг хамаг юм өгчөөл. За утасны талаар гэвэл одоо мөн үзэгч та бүхэн бас тэ өөрийнхөө бас бодол санаа тэ нэг цөөхөн үгээр бас нэг өөрийнхөө тэ мэдмэр ч юм уу эсвэл одоо бид нартэй санаа зөрчилдөж байгаа юм байвал тэрийг бас доор комент бичиж болно шүү. Тэгээд бид нар яг энэ талаар зөвмөр бас тэ ингээд хамтдаа ярилцъя. Тэр бол одоо боломжтой зүйл юм байна. Яагаад гэж одоо бас та нарынхаа бас юу сонсох хэрэгтэй одоо юу ерөнхий бодлыг бас сонсох хэрэгтэй. Тэгээ ер нь бол чинийхаар бол одоо манус ирээдүйд одоо энэ Samsung-ийн Apple Maps бас шалтгаалах гэдэг нэг үе. Одоо энэ Microsoft одоо юу гэдэг энэ электрон энэ компаниуд чинь хийгээд байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ дэр чинь Facebook орж ирэх ба. Facebook бол ер нь яваанд татгах байхаа тийм. Би бол өөрсдөө уцтай болчиход. Тэгээ өөрсдөө нэг интернетэд дамжуулдаг болчих. Өөрсдөө сүлжээд болчих гэсэн үг шүү. Тэгээ өөрсдийн үйл нийслэлтэй болчихоор. Гэхдээ баг болоод ам шүү. Одоо баг л тийм болчихлоо. Энд дээр чи сайтнаас худалдаа байдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр тийш тийм худалдаа байдаг болчихлоо. Тэгэхээр чин одоо eBay, Amazon, Craigslist эдгээр чин цаашаа. Тэр нэг компани монопол үүсгэж байгаа ч гэдэг ер нь. Тэр одоо хамгийн санаа зовж. Тэрийг гэхдээ миний бодлоор энэ ер нь одоо энэ улс орны ер нь одоо энэ одоо эдийн засгт ер нь нэг тийч нэг монопол компани байх дургүй байдаг хаа. Одоо чинь зөв нэг түүх ярихад одоо энэ Америкийн Rockefeller гэдэг нэг хөр байдаг да. Тэр нөхөрч одоо нефтээр баяцсан нөхөр шүү дээ. Нэг үечлээ нэг нефт гээл нэг дөнгөж нэг 1900 даарч дөрвөн хүү яар. Тэгээ манай хүн чинь нефт зараад бүр хүчгүй байцсан юм билээ шүү. Тэнгууд цаанаас нь одоо Америкийн засгийн газартай ингэж нэг монопол компани байлгаж болохгүй хаа гайцсан баг. Миний бодлоор л тийм л Facebook одоо л аюу хүчтэй юм. Үнэхээр тэгүн болон Facebook. Гэхдээ нэг тэгэж нэг амар ингээл бүр те одоо ингээд нэг Amazon одоо бусад компанид хаах төвшний тэгж томруулахгүй болов тэр бодлоготой явуулаад гэж би бодож байгаа. Миний өөрийн бодол шүү. Тийм наад чинь бас их бодол шүү. Олон талтай. Чиний бодол зөв. Угнаас яг засгаас мэдээж нөгөө чөлөөт зацал махцал юудаг үлээ нөгөө. Одоо нөгөөдүүд нь ч гэсэн засан газар хандахгүй үү те энэ ч одоо бас арай тийм. Гэтэ наа чи нөгөө талаас нь хараад үз. Одоо 5 компани ирлээ. Microsoft, Amazon, Apple, Google түүний нэг үлээ. Facebook. Энэ 5 компани хооснаа түүнэ. Аль улсд. Улсын. Юуны энэ 5 компанид улс гэдэг. Америкт байгаа шүү дээ. Тийм. За энэтэй өрсөлдөх дараагийн нэг гадны нэг компани Nokia. Samsung. За Samsung-ийг болохгүй Nokia шааш наруулаа хийсэн. Тэгэхээр одоо ингээд бидний энэ аппликейшн гэдэг юм яриад байна шүү дээ. Зөвхөн одоо бүх юм аппликейшн болчихлоо шүү дээ. Вебсайт байхгүй болчихлоо. Вебсайт руу ордог хүмүүс байхгүй болчихлоо. Тэгээ аппликейшнээр бүх юмнууд амждаг болчихлоо. Тэгэнгүүт энэ аппликейшнийг чи хийж байгаа хэрэг хоёр үйлний систем шүү дээ. Android iOS шүү дээ. Тэгэхээр энэ хоёроор чинь бүх юм дамжиж ин гэсэн үг шүү. Энэ хоёр контролж ин гэсэн үг шүү. Бидний юу хэрэглэж байгаа. Тий. Тэгээд ирэхэд чи нөгөө Nokia чинь Symbian гэдэг өөрсдөө үйлдэл системтэй байсан. Тэгээд Nokia гэдэг ямар том компани л байхгүй болчихлоо шүү. Тэгэхээр эдгээр бол бас нэг тийм яваад л байгаа. Ерөөсөө Америкт based болсон компаниуд юугаа юм аа дэлхийд яаж тоглоно те. Бид дэмжиж байна. За хоорондоо эдэлцүүл яхаа тэрийг нэг зохицуул. Америкаас дэмжиж байна гэж эндээсээ юунууд засгийн газар бодлоготой дэмжиж байна. Монгол улсаас 5 компани гарч ирээд дэлхийд хоёр хотыг тийг 5-ыг л дэмжиж ш. 6 компани хаанаас ч Бангладешээс гараад ирвэл чааш харуулахыг л бодсон ш. Америкч угнасаа тийм бодлоготой ус юм чи. Би зүгээр цаана улс төрийн бас бодлого байдаг гэж боддог. Байгаа хөө. Тэгээд энэ 5 чинь ингээд энэ 5 яаж томорно Америкт л ашигтай ш. Тэгээд нэг гадны юмнууд чинь орж ирсэн юмнууд чинь ингээд одоо тэр нэг хуучин нөгөө дээрүүдээс одоо нөгөө нэг манайс 33 одоо нөгөө материал одоо бүр байхгүй. Одоо бүр байхгүй. Nokia ч нэг гарч ирэл нэг амьсгаа аваа тэгээ өөр нэг CEO нь хэлсэн байсан шүү. I tried everything. I don't know where did I do wrong. Миний бодлоор нөгөө нэг ийм смартфон гарч ирээд ерөөхдөө чарлаач юу. Хэдэн он ер нь тэгээд ер нь байхгүй болчихно гэх. Мундаг байлгаас та 33.10 аа. Тийм л Microsoft хэлжлээ яла тэгээд цаашаа харах шиг болсон шүү. Одоо тэгээд ерөөсөө ийм дахиж тийм утас янз янзын тийм одоо софтвер юм хийгээ болсон. Nokia ч гэхдээ юуг нь л зүгээр л нэрийг авч патентийг авч нэг юм л авсан тэгээд Nokia байхгүй болчихсон. Одоо ер нь явандаа ер нь одоо энэ өөрөн телефон одоо тэр манушийн барьж байгаа одоо энэ T-Mobile дээр Sprint дээр бол ерөнхийдөө
10 10 жил нар баг болох тэр нь одоо энэ чинийхэр бол одоо Facebook гэж хэллээ шүү дээ. Facebook гэдэг юм чи одоо ингээд одоо яг үнийг хэлэхэд хэрвээ сүлжээ сайт бол бид нар утасны хэрэг гэж одоо байх болчихдог байхгүй тий. Facebook-оор ярьчихна. Яг үнийг хэлэхэд одоо утас хэрэгтэй л тий. Гэтэ тий ер нь яг чиний жаа зөв. Одоо Монголд байгаа хүмүүс жишээ нь ер нь бол нэг 10 15 жилийн дараа их нөгөө Mobicom нөгөө Skytel юмш телевизэн байхгүй болох ба. Нэг юм хинжигэр л явна шүү дээ. Тэг бүх юм одоо Facebook-оор явчихжээ. Facebook эсвэл Apple-ийн нөгөө аппликейшнуудаар явчихна, эсвэл Android аппликейшнуудаар явчихна. Тэгэл интернет байх юм бол тэр интернетийг нь нөгөө хэд чинь хамгийн сүүлд нь өөрсдөө номер утгагүй болно шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлд нөгөө хэд чинь интернет тавьдаг, интернет хараадах компани болно шүү дээ. Mobicom гэдэг интернет хараадах компани. Сүүлд нөгөө Microsoft-ийн, Google-ийн кабель нөгөө fiber optic-ын доогуур яваад Facebook-ийн хиймэл дагуулуудын дээгүүр интернетэд цацаад эхлэхээр чинь тэднүүдийг чагсаалаас гарна. Тэгэхээр энийгээ дагаад олон ажил болох байх та. Олон ажилгүй болно. Бас олон ажилтаа болох. Олон хүмүүс зөвхөн энэ 5 компани эзэмшилд орно. Олон хүний оюуны чөлөө сэтгэлгээ энэ 5 компаниар дамжиж хэмжигдэн одоо фильтрдэн те. Олон хүмүүс авч байгаа мэдээлэл зөвхөн энэ 5 компаниар дамжигдчих болно. Тэгэхээр энэ 5 компани асар том. Тийм учраас бас дамжуулаад хийлгэхэд аль болох нэг компани баригдахгүй яваа. Ялангуяа Apple хэрэглэдэг хүмүүс бол аль болох Apple-аас ихнээсээ татгалцахгүй. Apple би нэрээ мастер яваа. Тийм биш. Чи нэг дээр нэг юм Facebook дээр постолсон юм байна нэг юу лээ. Яг нэг юм саний ярьжсэн шиг тийм сэдвээ те. Нэг iPhone, Samsung-ийн талаар нэг юм өөр юм бичсэн. Би яг уншиж ирсэн маа гээ одоо чи Facebook дээр байсан шүү дээ. Яагаад яг чи сайн хэлсэн. Apple бол ингээд бүр хитрээд байна. Бараг нэг тиймэрхүү маяг юм. Одоо жоон Samsung бол гэсэн ингээд нэг чинь. Одоо тэгээд Apple чинь ингэж одоо нөгөө сая би нөгөө түрүү улсууд гэж хэллээ шүү дээ. Одоо энэ 5 улс аралж чинь гэдэг. Apple чинь 40 жилийн өмнө эхэлсэн юм байна. Тэгэхээр Apple-ийн Dynasty гэж нөгөө Хятадын Dynasty юм дээр дээ. Apple-ийн Dynasty сая нэлээд хүч аваад одоо жоохон ундах маягтай. Овцын сүүлийн 4 жил 16% зогссон юм байна. Юунаас болж юм? Угаа нөгөө таваар шин байхгүй болоо шин таваар ш орж ирээд. Нөө хинүү. За тийм нөхөр авч ирээ. Тэр нэг жоохон таарах ажиллаж мэжлээ. Тэгээд сүүлийн хийсэн юмудаа харалт өмөлг миний дөрөв давс тий. Сая 7 хоногийн өмнө ном гаргалаа шүү дээ. Apple-ийн ном. Тэгээ ингээ онгойлгохоор 300 удастай, 200 удастай илүү тэгээ зүгээр Apple-ийн зургнуудын текст байхгүй. Фото зургнууд. iPhone-ы зураг байгаа, iPad-ны зураг байгаа, iPod-ны зургнууд байгаа. Тэгээ зүгээр фото альбом байхгүй. Тэгээ $300 үнэтэй. Тэг хүмүүс авч байгаа юм тэр. Тэгэхээр одоо тэр чинь Apple яаж одоо Samsung-ийн нэг тийм ном хийх хэрэгтэй. Миний хувьд баахан Samsung-ийн зэрэгээс ном байгаа. За 300-аас 150-аар зарах. Надад боломж юм байна. Аргач юм гэхээр нөгөө тэр Apple гэдэг брендийг дахиад үтцсэн хүмүүс ч одоо нөгөө Apple гэдэг улсын иргэн болцсон те тэрнийхэд бол амар мөнж их оромж тийм хүмүүс тэр номыг авч байгаа байхгүй. Тэн дээр нь нөгөөдөл чинь тоглоод болон мөнгө олоод дараагийн юмнуудаа хийгээд. Одоо ингээд ойчлолт шүү дээ те. Одоо Apple-ийн шинэ утас гарч ирэх ингээд бүр ингээд. Би одоо ерөөсөй ойлгох юм. За одоо миний хувьд те би одоо Galaxy одоо 6 их дайж миний хувьд их дайж боломжтой утас. Одоо за 7 8 гарч ирлээ. Би ингээд үзэхэд нэг тийм өөрчлөлттэй байдаг. За магадгүй те камер нь ч юм уу эсвэл screen арай өөр те жоохон quality сайт байж магадгүй. Гэтэ ерөнхийдөө л ижлэх нь. Миний хувьд яагаад би нэг утсаар бол цөөхөн л орж байгаа шүү дээ те юу гэдэг нэг Facebook хийдэг юм ба. Ер нь бол ихэнх хүмүүс л тийм байдаг баг. А гэтэл надад бол одоо тийм утасны төлөө алдцаад ингээд очрлоод ингээд байх тийм одоо юу гэдэг шаардлага байхгүй л байхгүй. Миний хувьд ч би бол зүгээр яг өөрийнхөө хувьд ярихад бол гэтэл одоо Америкт одоо Apple-ийн шинэ утас гарч ирэхэд чи сандрууд ингээд очрлцтай ингээд лам болдог. Тийм бүр хүлээцсэн бүр ингээд шинэ утас ам. Одоо аваад мэдгүй тэр яг л адилхан текст ч хэлгээд одоо. Одоо Apple гэдэг бас их оромжлох юм да тэр чинь. Тэр бол гэхдээ Apple-ийн бодлогыг үзүү хүмүүсийг ингэж уруулж бүр ингэж оруулж яана гэдэг ч бас нэг үйл юм бас айгүй. Тэрэн дээр чи ингээд дайм болоо. Facebook-од баавартай аргагүй байсан шүү дээ. 7 жил 9 сарын 1-нд ч дээ нэгд өдөр байсан. Манай яг нэг зэрэг нэг тэрбум логин хийлээ гэж рекорд хийлээ хамгийн түрүүнд гэж. Нэг тэрбум иргэнтэй болцсон шүү гэдэгт хамгаалж байгаа байхгүй чи. Хят баг жижиг хятад болсон байгаа биш үү те? Жижиг хятад болсон. Тэгэхээр чи Facebook бас тийм эргэлэгч нартай яг ижилхэн Facebook руу ороод өдөр чинь хэмжээ нөгөөдхөр юм бичээд ингээд тэр дотор амьдардаг Facebook-ийн иргэн болцсон тийм хүмүүс байна. Тэгэхээр аль болох хүмүүсээ за болно хэрэглээний хэмжээнд болно. Гэхдээ аль болох тарааж хэрэглээрэй гэдэг. Одоо чиний хород одоо 90 тууц юу ямар болох вэ? За одоо нэг 10 жилийн дараа утсыг чинь болоод. За яг утас байгаа шүү зэ. Facebook бүгдийг аваагүй байгаа. За утас байж л байгаа. Тэ? Яг ямар болох вэ? Одоо иймэрхүү юм девайс, иймэрхүү юм байх болов уу зүгээр бараг худалчуунд ингэж мэгэж ярьдаг болсон байх юм болоо. Энэ 5 компани, энэ нэлээд 5 компани чинь нэг 2 чиглэлээр их одоо мөнгө хаяад яваад байгаа юм билэ.
одоо юу гэдэг. Нэг нь болохоор нэг artificial intelligence гэдэг нөгөө хиймэл оюухан те нөгөө Siri мэлигээд ихэлсэн шүү дээ. Alexa, Amazon Alexa гэдэг юу л Microsoft-т нэг байгаа, Google-д нэг байгаа гэдэг чинь эднэрийнхээ нэлээд бүр боловсронгуй болох гэдэг юм л. Тэгэхээр ерөөсөн чинь бүр personal туслагч энтэйгээ яг хүн юм шиг болчих юм шиг байна. Зөв. Тэр үед боловсронгуй. Тэр үед л одоо нөгөө mind sharing гэдэг юм руу бас эднэр яваад тах шиг байлээ. Mind sharing аа. Тий. Одоо энэ чинь ойр зүрийн жижиг сажиг юмнууд хоорондоо ярьцдаг те. Хоорондоо ч биш зүгээр унтраалга гэрэлмэл хасахтай зүгээр бодчихдаг те. Одоо энд нэг юм наачдаг ч юм уу яадаг ч. За тэгээд нэг гэртээ орж ирэхдээ хаалга шууд бодоод онгойлгочдаг. Очихоос өмнө за манай гэрийн температур одоо тэдэн градус болох ёстой шүү гэж бодчихдаг ч юм уу. Очиод нөгөө болцсон байдаг ч юм уу галбартай. Тийм юм. Одоо тэр нь тийм төсөл юм дээр ажилладаг байна. Тэд нар одоо нөгөө хэрэглээнд орно гэдгийг мэдчихээд байгаа байхгүй. Нөгөө чат клубын нөхдүүд чинь гаргасан санаач явж байгаа байлгүй бодвол. Тэгэхээр зөвлөгч боломж нь хэрэгжих боломжтой гэдэг листенд орчихсон яваад байгаа юм билээ. Нэг тийм уншиж ирсэн. Яана. Тэгвэл чи нөгөө нэг ясаа back in the future гэх киноч ирээдүйд харуулдаг шүү дээ. Тэр бол бас оос гэсэн мэт ихтэй. Тэ? Арай болог байсан байх. Гэхдээ энэ дээр ямар ч машин нисгэсэн байдаг шүү. Тийм машин нисгээд ямар ч хувц хатаадаг машин нисгдэг гутлуул өөрөө үдчихдэг. Бас санаа байж л байгаа шүү дээ, тий. Гутлын нийцэн байсан. Тий. Машин нисгэнээс одоо тэгээ бас ирээдүйд яг утасны биш машинууд их гоё өөрчлөгдөж байгаа. Нөгөө автопайлот гэдэг өөрөө явдаг машинууд. Нөө яа. Нөгөө саяны тавчин хийгээд байгаа шүү дээ. Гарцсан байгаа юм биш үү энэ одоо энэ хэрэгжүүлээд жолооч хүүгээр машин тэгээд тэгээд одоо яг ямар хөө үр дүнтэй явж байгаа хүмүүс одоогондоо юм сонсогдохгүй л байна гэлээ. Ямар ч нэг цөөхөн идэг бол гаргаад нэг ямар ч худалдаанд гаргасан юм шиг байлаа. Яг ямар үр бүтээлтэй явж байгаа хүмүүс. Хуулийн зохицуулалт нь мужууд эхнээсээ яваад байгаа юм билээ. Ингээд аппрув яваад байгаа юм билээ. Америкчтэй. Юунд бол Азад бол Сингапурт ч тэрийн зөвшөөрч гисэн эхнээсээ таксинд гарцсан юм билээ. Гэхдээ яг ихний туршилтын үед заавал жолооч хүрэхгүйгээр артан сууж явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр яг 1-2 жилийн дараа заавал жолооч байхгүй болгочих юм шиг байна. Чи жолооч машин суух уу? Тэр чи одоо тэгээд би бас суухаас наа чи бүр гоё. Одоо нөгөө юуны гарч байгаа машинууд биш. Tesla гэж байгаа машинууд. Одоо Tesla нэг гарцсан. Хоёр нь гарцсан. Гурав нь гарах гэдэг. Эдгээр чинь бүгдээрээ системд автопайлот байдаг гинэ. Тэгээ яг нөгөө хууль мөл гэжээд ирэх юм бол автопайлот нөгөө юугаа үйлдвэрлэлийн систем апдейт хийчих юм байна. Тэгээд тэр апдейт хийхэд $19.99 гэнэ. Тэрийг дэлгэчихээр апдейт хийгүүд машин чи автоматар явчих боломжтой болчих юм байна. Тэгэнгүүт хажууд бас Uber орж ирж байгаа юм байна. Uber орж ирээд өөртөө аппликейшнийг тэрэндээ шахангууд чи одоо Tesla авлаа. За Tesla 3 авлаа тий. Ажилдаа явчихад гэртээ ирлээ. Гэртээ ирчихэд нөгөө Tesla нөгөө юм асарчаад тэгээд сая яваарай гэдэг алж үгүй явчих. Нөгөө чи өөрөө жолоочгүй. Тэгээд такси болоод Uber болоод ингээ хүмүүс аваад шин өглөө ирэх чинь нөгөө чи баахан трансферч мөнгө орчихсон нөгөө чи гадаа зогссон. Эзээ үрээд ирсэн шүү гэдэг. За Uber гэдгийг яг Монголд байгаа үзэгчдэд тайлбарлаад Uber гэдэг маань одоо нэг тийм электрон одоо бараг Монголд мэдж байгаа хта тий iPad-аа дуудаад хин ч хамаагүй жолооч болдог одоо тиймэрхүү сервер одоо Америкт нэлээд хүчтэй ер нь бол бараа одоо энд дөрж байгаа тэр такси максийн одоо бизнесүүдийг нэг хаалж ийн яг нэг тиймэрхүү бизнес одоо хэлж байгаа маа тэгээд яг го тэрийг одоо энэ Tesla гэдэг машинтай одоо холбох юм бол одоо бараг л гэртээ явж байгаа мөнгө хийх юм. Гэртээ явж байгаа мөнгө. Тэгэхээр чи бүр хид хидийг аваад тавьчих болно. Тэгээ тэрийг хариулаад ирэхээр нь залгаа зогсууж идэг. Тэгээ нөгөөдөл нь өөрсдөө гадуур яваад самгал санаа бодох хэрэгтэй байшаа. Ер нь ирээд нэг 10 Tesla аваад гаражнд тавьсан багт гэртээ явж байгаа юм шиг. Автопайлот машинууд Google нэлээд нааштай яв. Apple Car гэж хийх гэж байгаа. Тэр нь сая жоохон бүтлгүй болчих шиг боллоо. Сайн явахгүй байгаа юм шиг хүмүүнээ хаалсан зураг байсан. Apple Car гэж хийж байгаа шүү дээ. Тэр одоо ямар хөл юм шиг бас адилхан юм шиг байна. 17 дараа гэсэн. Бас л нөгөө жолооч молоочгүй явсан захилхаа одоо тэгэл нөгөө Apple-ийг авцсан утастай гоё ажилтдаг тийм бол байдаг билүү. Тэднийх бас юуг авч магадгүй Tesla худалдаж авч магадгүй гэсэн яриа гарсан билээ. Саяхан би үзсэн. Apple Tesla худалдаад авч магадгүй юм ярьж байна. Тэгвэл одоо Tesla-гийн машин Apple-тай холбогдох юм бол одоо тэгээ юу болох юм бол одоо нөгөө нэг Transformers хүмүүс болоод ингэж өөрж юм байна те бас ингэж магадгүй ч тийм байх гэхдээ ойрын 50 жилдээ болохгүй байх гэж би бодож байна. Гэхдээ мэдэхгүй л дээ одоо технологи 30 жилийн дотор ийм амар юм болчихж байгаа юм чинь те дараагийн 20 жилд юу ч болох байлаа. Энийг бол хинч мэдэхгүй шээ. Энийг бол өстэй цаг хугацаар харуулах байх гэж бодож байна. Тэгээд за цөмөрө харъя бидний одоо энэ хүү хийж байгаа шоуг маань одоо ингээд 70 хүн үзэж байна. Тэгээд та бүхэнд бидний яриа таалагдж байгаа гэж найдаж байна. Хэрвээ түрүүн хэлсэнчлэн те өөр ингэсэн бодол үзэл бодлоо та нар өөрсдөө чөлөөтэй бичиж болно шүү. Мөн бид те заавал бидэртэй хамт байх албагүй те өөр ингэсэн мэдээлэл байх юм бол тэрийгээ бас
бичиж болно. Тэ хамаална. Энэ бол өнөөдөр чиглэлүүд нэртэн та нар юу ч бичиж болно. Гэтэ бити хаалт бичээрэй гэж би гомаана. Тэгээд фэнтези футбол яриг нэ. Фэнтези футбол. Наач манай сэдв гараа зүг. Энэ бол манай сэдвээс жоохон зөрчсөн байна. Яг би өөрөө бол фэнтези футбол тоглодог. Надтай фэнтези футбол ярьж болно шүү. Гэтэ одоо өнөөдөр бол биш. Тэгээ би бол фэнтези футболоор би баг про болсон байгаа. Гэтэ өнөөдрийн сэдв бол технологи ирээдүйн тэгээ электрон технологи гэдэг сэдв байгаа маа. Тэгэхээр энэ сэдв дээрээ цөмөрөө одоо бариад үлдээ. Яг хуу нэвтрүүлгийг төгсөхийн алдтай бас нэг 3-4 минутыг тэгээ би та нарт нэг зөвлөгөө өгч болно. Фэнтези футболоор тий. Фэнтези битсэн үү хэрэгтэй биш үү? Энэ яг дуустал үзэх хэрэгтэй шүү. Гэдэг үл өстэй. Өөр нэг үзэгч Uber-тай холбоотойгоор Easy Taxi бас Монголд орсон байна. Easy Taxi гэдэг нэртэй Uber шиг ride. Тийм үү. За сервис юм байна. За. Uber гэдэг чинь өөр нөгөө зохиос хүнийх нь өөрийнх нь ласт нэм баха. Тэгж сонссон биш үү? Apple гэдэг англиар бол шиг судалтай герман гэж сонс. За тэрийг сайн мэдэхгүй. Манай нөхөр ганц аппликейшн хийгээд одоо залуучууд нь харж байгаа. Яг нөгөө би эндээс одоо 120-аас хаашаа төв шууданд руу явах хэрэгтэй юм гэдэг бичингүүд яг тэр зүгт нь явж байгаа хүнийх нь аппликейшн дээр энэ гарчингууд хоёулаа нийлж аваад нэг нь хөдөлгөөн нэг жоохон өгчдөг. Ийм аппликейшн хийгээд нөгөөх нь айгүй хэрэгцээтэй болоод одоо дэлхийд даяар нэвтэрсэндээ хятад хөөгдөж зарим улсаас одоо бүр бизнес нь угаагаад одоо чинь Солонгос улс одоо өвөр хөөгдсөн яагаад гэвэл тэнд байдаг такси те одоо ямар янз бүрийн тийм транспортейшн бизнес нь угаагаад хөөгдсөн. Берлинээс хөөгдсөн. Лондонгоос баг хөөгдсөн байх гэж би бодож байна. Би яг тэрийг сайн мэдэхгүй байна. Энд бол зарим хэд хотуудаас хөөгдсөн шүү дээ. Одоо энэ Портланд зөвшөөрөхгүй байгаа энэ ингээд хэсэг газруудаар зөвшөөрдөг юм байна. Аппликейшн хэрэглэхийг л хаачаад байгаа байхгүй. Тэр хотууд. Гэхдээ тэр ганцхан аппликейшн ажиллаж тэрнээ ч нэг том баг байхгүй. Уурчин билүү. Тэр ганц хүний хөрөнгө нь зүгээр тэр чинь хүмүүс хоорондоо дундаас нь юу авч байгаа шүү дээ. Шимтгэл авч байгаа шүү дээ. Хэдэн тэрбум болчихсон. 50 тэрбум гараа явах үед би нэг мэдээ уншижсэн. 2 жилийн өмнө л одоо бүр 100 гараа явчихсан. Тэгээд зөв хувийн компани гэж байгаа. Ганц хүн шүү дээ. Тийм ганц хүний компани. Тэгээд American Airlines гэж бүгд бүтэн авиа компани шүү дээ. Тэр чинь 35 тэрбум доллар өртөгтэй гэж байна. 47 онгоц дээр. Тэрийг ганц хүн ингээ гараа явчихсан. Тэгэхээр одоо бол ингээ технологи яаж өөрчлөгч ингээ нэг аппликейшнаар нэг програмаар тийм зөв аппликейшн олчих юм бол яг ерөөсөө тэ одоо юу Tesla тэ гэртээ Tesla жахыг зүг байж байгаа. Uber ч бас машин хийж байгаа. Uber ч бас нөгөө автопайлот өөрөө явдаг машин хийж байгаа. Uber ч энэ Tesla-тай бүр холбоотой болцсон гэж байна. Тийм ч бас гой мэдээлэлд орж ижин тэгээд та бүхэн баярлалаа. Тэгээд ингээд бидний мэдхгүй мэдээлэлүүдээр оруулж явах их зүгээр. Tesla-тай гэрээ хийсэн гэж байна Uber. Тэгэхээр одоо явандаа одоо тэр нөгөө нэг түрүүн миний мөрөөдөөдсөн гэртээ хөвтөж байгаа. Тэгээд нөгөө миний машин гарч ирээ мөнгө хийх бол ер нь нэг удахгүй юм шиг нэг бод. Uber-ын дээрээс нь дахиад нэг хийж байгаа юм болохоор одоо Uber ч нэг утаснуудаа хүн чинь нэг Uber-ийн аппликейшнийг асаагаад нэг засгаас утас өгч байгаа шүү дээ. Утас асаагаад энэ дээр нэг map нь гараад хүмүүсээ дагаа явна шүү дээ, тийм. Дэлгэх дашбордон дээр тавьчихж байгаа шүү дээ, уртлагын цонхон дээр. Тэгэнгүүт энэ артлын камер, утасных нь камер автоматад 7 секунд дотор нэг зураг аваад идэв юм байна. Тэгээ тэрийг төвсөрүүлээгөө дамжуулаад идэв юм байна. Тэгэнгүүт тэр чинь хэдэн мянган машинд одоо жишээ нь Чикагод тэр хэдэн Uber энэ бараг л 500 200 мянган Uber машин явж байгаа л үү. Тэгэхээр тэр real time ингээ бүх хотуудын зурагнууд хаашаа харантай бүх гудамжны зурагнууд Google Map-аас илүү их нэвтрэлтэй тэнд орж ирдэг юм сервер дээр. Тэгээд одоо шинэ одоо дахиад шинэ map апдейт хийж байгаа. Юм ч хэрэгж болно шүү дээ. Асар том төлөлтөй болж байгаа. Uber дээрээс нь тракны бизнес руу орж байгаа. Тачаа тээврийн хүн тачаа тээврийн хоол зөгөөд нь шүү дээ. Хоол зөгөөд. Одоо цаашаа нэг бараа зөгөөд гэлж дэлгүүрээс хүнсний бараа. Тэр одоо ингээд бас нэг том монопол компани гарч ирэх гэж байгаа. Гэтэ энэ бол Uber бол миний бодлоор ер нь жоохон тийм транспортейшн талтай одоо ер нь нэг удахгүй монопол болчих болов уу гэж би бодоод. Одоо угаасаа аппликейшн одоо чинь Америкт бол такси байснаас Uber-ээс нь хамаагүй юм. Нэг дахин бид нар хэрэглэгч бид хэрэглэгч бидэрт бол үнэхээр хэрэгтэй. Таксины жолооч юм уу, такси бизнесийн хүмүүс бол тийм одоо юу гэдэг юм одоо охин болж байгаа. Тийм хохироож байгаа. Ганцхан дээр чинь бүх орлогын ганцхан гэдэг төлбөр төлбөр манай авчиж. Тэгээд айгүйх тийм шимтгэл ихтэй юм байлаа. Гэхдээ яг энэ бол одоо хувь компани өөрсдийнх нь одоо тий одоо гаргаж байгаа дүрэн болохоор одоо яалтаа бид нар яалтаа. Uber workload явж илээ шүү дээ. Нью-Йоркт. Тэйлээ. Uber workload. Uber усан огц байлээ. Яахт байлээ. Монголчууд бол н оюуны баялаг ихтэй усад нэг тийм тий бас нэг бодож байгаа нэг ста нэг эвгүй нэг ганц айп гаргаж ирээд гэх юм бол би дэмжнэ. Тий энэ дээр би харж ирсэн яг Монголоор биш сонирхолтой байж магадгүй гэдэг. Энэ дээр одоо нэг тех компаниудын IT-ийн одоо нэг технологийн компаниудаар явж байхад хамгийн их ирээдүйд хөрөнгө оруулалт ажиллаж байгаа төслүүд ирээдүйд яг амьдралд орж ирэх юмнууд гэхгүй. Би түрүү хоёрыг хэлсэн дээр нэг нь юу байсан гэдэг. Mindshare гэж явж байсан. Стриминг сервисийг бол ерөөсөн маш их мөнгө хийж байгаа юм билээ бид нар.
Одоо тэгэхээр ерөөсөө нөгөө энтхийн Comcast гэдэг чинь байхгүй бол Монголын нөгөө суугууд биш одоо 25 дугаар телевиз үндэсний телевиз дээр ч бүгд байхгүй болох юм шиг ирээдүйд. Ерөөсөө бүх юм стрим болох юм шиг байна. Тэр стрим гэдэг нь яах вэ гэхээр одоо Univision-ийн нэг бокс байгаа тий. Sky Media л бас Монголд байгаа. Энд чи юу гэдэг вэ? Хулуу одоо хулуу байгаа. Ямар ч Netflix бол байдгүй гэж би сонсоодсэн. Яг тэр бол өмнө үгүй мэдгүй. Яг л бокс нь Netflix аппликейшн ерөөс тэр бол одоохондоо Монголд ажиллана. Хуулуу бол би мэдэхгүй байна. Сонсоо. Netflix сая Монгол орсон баха. Орсон уу тий? Орсон сураг байсан. Дэлхийд даяар нэг тэр чинь бүх улсад. За. Тэрэн дээр Монгол орчих шиг болсон. Тэгээд энтхийн нэг Roku Moku, Apple TV MV гэдэг нөгөө бокснууд шүү дээ. Бүх юм стрим хийдэг. Тэрүүгээр бүх юмуд ороод тэрүүгээр бүх юмуд сонгоод нэвтрүүлгээр сонгоод үзчихсэн. За нөгөө цензургээрээ. За нөгөө Монголд орохны зөөрх юм гэдэг үзчих. Тэгээд Монгол хэсэгтэй байх баха. Хэсэгтэй байна л та. Ерөнхийдөө гэхдээ нөгөө энтхийн хандлага энтхийн яваад байгаа одоо энэ дамжуулаад байгаа телевизийн сувгуудыг бүгд харсаал. Тэгэл ерөөс дандаа стрим CNN-д дандаа стример орж интернетээр гэсэн үг байхгүй. Нөгөө л түрүүний гар утастай моби community-тэй дэжлэгээ арчигдах юм шиг байна. Ирээдүйн. Тийм учраас одоо залуучууд бол стриминг гэдэг дээр ажиллах хэрэгтэй юм шиг байна. Стримингээр бол нэлээд эд аппликейшнууд хийгдсэн, бокснууд бас гарсан байгаа юм байлээ. Монголчууд бол би бол аль эдийн тэрмээр бодож явж байгаа бах. Тийм одоо Америк руу нэг бокс орж ирэх юм шиг байлээ. Яг хэцүү байна. Жохон юу гэдэг юм одоо харамслаж бол Монголын зах зээл үнэхээр жижиг юм. Одоо Монгол ирээд жишээ нь Америкийн зах зээл шиг том зах зээлтэйсэн бол Монголоос бол гарах юм бол зөндөө байх гэж боддог. Би бол яг юм чадaltaй хүмүүс гэж боддог. Юу нэг одоо жишээ нэг сая дээр нөгөө Mongolian Got Talent дээр ордог нэг залуу байж тань ардаа ингээд нөгөө нэг видео хийсэн. Тэр бол одоо аяга мундуу. Тэр бол зүгээр л нэг Монгол зүгээр нэг хүүхд орж ирээд би ийм хийчлээ гэж ингээд хат чинь халмаар болчихсон. Тэгэхээр залуучуудаа биднээс боломж аваад боломж байгаа шүү. Та нар зүгээр яг тэрийг нь л олох хэрэгтэй гэж би бодож байна зүгээр. Та нар энтхийн тех компаниудын бас нэг ирээдүйд одоо ажил болох гэдэг юм бол digital wallet гэдэг юм дээр ажиллаад байгаа юм байна. Одоо бидний утас болгон дээр Samsung болгон дээр Samsung Pay, Google Wallet, юу гэдэг вэ? Apple Pay гэдэг бүгдээр нэг кредит картын зургийг дараад оруулчих дараа нь point of sale дэлгүүрт орж уцаа ингээд гэлчээ. Харин харстай ингээд скандал яваад л шүү. Одоо яг эхлэж байгаа фанаалтай байгаа л да. Энэ ерөнхийдөө тийм болчихно. Тэгээд ирэхээр одоо нэг Visa card, Mastercard, кредит картны бизнес эрхэлдэг нөхдөд байхгүй болох юм. За ер нь ингийн мэн шүү. Одоо мань өрийн яриа бол 100 жилийн дараа гэхэд бол манус нөгөө нэг чинь санаж нөгөө нэг ямар робот нэг хүүхлэгнүүд ч нөгөө нэг биш анимашн ягаад нэг юм хогийн хогийн робот ингээд хог ягаад яваад байдаг. Дэлхий дээр үлдсэн. Тэгээд чинь Wall-E. Тэн дээр нэг нөхдүүд ингээд нэг онгоцон дэг сууж энэ бүтэн байгаа нурд нэг ингээд ихсэн ингээд тэрийг сонгоод яг тийм болох ер нь орхон л байгаа юм байна. Тэр чинь сая мэдээгээр гарсан заяа. Тэр Nissan тийм санал хийсэн. Тэгээд тэрийг Америк 100 жилээс мөн тавьж байгаа юм чи. Америк зах зээлд оруулах гэдэг юм. Тэр санал нь яг хүлээлгийн өрөөнөл тавих юм гинэ. Страны хүлээлгийн өрөөнөл тавих юм гинэ. Хамгийн ихнээсээ. Тэгээд тэр чинь ингээд суучаар орж номер авахгүй дараалалаа суучих. Нөгөөдөл нь танаа сервертэй холбоотой хин дөрөв жил сууснаар ингээд дараа нь өөрийнх нь нөгөө ширээн хосроод хүмүүс гараа явахад өөрийнх нь хэлж болоход нөгөө энэ дээр ингээд буцаараа авалтаа фэйсбүүк дээр суучих санал нь өөрөө очиж ширээн дээр очиж ингээд тэгээ оол идчихээ буцаар гараа явчихна. Тэр яг wall яг харагдаж байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол wall бол би ер нь тэгээд зүгээр ч тэгээ хийчих байх ч байна. Бас нэг те бас нэг зүгэн ч хүмүүс нь талтаа байж магадгүй. Ер нь одоо те ингээд яг тэр юм тэрэн дээр бол ингэдэж айгүй их тийм технологи хөгжөөд айгүй их тийм янз янзын одоо хиймэл дагуул магуул янз янзын юм хог новштэй. Одоо энэ сансааш дөрөв хог новш байд юм биш янз янзын хөөргсөн. Тэгээд энэ дэлхийн ингээд ийм болцсон. Магадгүй шүү. Тэ энэ бол одоо ингэж амар технологи болцсоо өгч байгаа бол юу ч болоо юм лээ. Тийм үү. Одоо тэгээд энэ жишээ нь би сая хэлжсэн те энэ digital wallet гэдэг. Энд чинь одоо ингэж ажиллах юм шиг. Миний харж байгаа жишээ Apple Pay гэдгийг хэрэглэдэг болъё. Тэгэхээр Apple Pay гэдэг цааны банк байгаа тийм үү? Аа. Тэгэхээр чи хин нэг нөхөр утсан дээр Монгол байгаа нөхөр. За юу. Америк руу мөнгө шилжүүл хамгийн ихний удаа шүү дээ. Америк руу мөнгө шилжүүл Apple Pay гэдэг ансан мөнгө оруулчихтэй. Дараа нь Монголд ирж очиж цэцэг авъя замаа зөвхөн цэцэг авъя дэлгүүрд орох. Нөгөө нөхөр нь Apple Pay нөгөө payment system нүдэнд байж тэгтээ уцаа ингэж явчих. Нөгөө нөхрийн Apple-ийн данс руу миний мөнгө орчихно доо тий. Нөгөө нөхөр тэрүүгээр нь дараа нь одоо яадаг чи ажилтныхаа цалин тавьдаг ч юм уу. Ажилчид нь бас Apple Pay-ээр цалин авчдаг. Ингээ яваад ирэхээр бүх юм Apple руу бүх мөнгөний урсгал Apple руу орчих шүү дээ. Бид нар easy явах. Амархныг нь дагаад тэр рүү орно шүү. Тэгзээ нэгэн цаг. Тэгэхээр нэг худалдаа гэрчлийн банк, нөгөө голомт банк, нөгөө кредит картанд хайчих. Тэнд ажилтдаг хүмүүс хайчих бүгд байхгүй болж. Нөгөө тавчин л томорно шүү дээ нөгөө Америк төвтэй. Тэгэхээр энэ дээр бас ерөнхийдөө залуучууд бас юм гэдэг залуучууд бол хаалцлагаар энэ digital wallet гэдэг юм дээр Монголын хөлбөрийг энэ most money амар гэдэг үйлчлэг гацсан амар үйлчлэг гэдэг үйлчлэг байдаг юм билээ. Тэднэрийг өшөө өргөжүүлээд Монголд өөртөө гадны зах зээл орж ирэхээс өмнө өөрсдийн payment systemтэй болоод
ирээдүйтэй юм шиг байна. Яг дарж хуулах гэсэн юм бол биш те. Тэндээс нэг те жиш санаа аваад тэрийгээ бүр өөр юм болгоод гой бол чаддгүй нь бол гадуур зөндөөл юм байгаа. Тэр бол ерөөсөө дуусахгүй юм шүү дээ. Гадуур байгаа юм бол тийм үстэй. Тэгэл хүн хамгийн гол нь яг зөв юм болоо тэрийгээ гой зөв одоо өргөжүүлээд өөр юм болгоод ингээд зах зээл нэвтрүүлж чадаад зөв нэвтрүүлж чадах юм бол хилээд бас гэртээ явж байгаа л мөнгө хийгээд байна шүү те. Ерөөсөө гэртээ ингэж хилдэж байгаа л мөнгө хийгээд байна шүү. Тэр нөгөө сандал дээр яваад яа ингэж явна уу яа мөнгө нь орж ирж байгаа юм чи тийм үстэй. Тэгээд энэ технологийн компанид хамгийн бас одоо анхаарал тавьж байгаа сүүлчийн одоо юу бол мөнгө хийж байгаа юу бол технологийн чиглэл бол смарт хоум гэж. Энд бол нэлээд нэвтрээд эхэлсэн. Одоо зүгээр энэ худалдаанд дэлгүүрүүд, цэцлэгийн баруун дэлгүүрүүд байгаа шүү дээ. Гэрэлнийхээ өнгийг өөрөө утаснаас аппликейшнээр сольждаг ч юм уу те. Эсвэл гэрийнхээ температурыг очихоос өмнө цоож онгойлгочдаг ч юм уу, гэрээ камераар харцдаг ч юм уу те. Тэр чинь бүгдийн ингэ нэгдсэн систем болгоод ерөнхийдөө бүх хоомнууд бүх гэрүүд тийм болох юм шиг ирээдүйд. Сая тэр нэг хаана нэлээ юу хийжлээ шүү дээ. Нарны энергиээр дээвэр хийгээд юу гэдэг дээвэр хийжлээ. Одоо тэгэхээр бараг цахилгаан хэрэглэхээр бараг болгох гээд байгаа нүг уу одоо бараг те. Тэгээд ер нь хамгийн гол аюу бүх тэн дээр нэг янз янз юм унгааж үзээдсэн чи тэр нөгөөнийг одоо зүгээр юм шаварч янз янзын дээврээс илүү одоо тийм бүх чанартай ер нь эвдэрх юм ховор байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэгээд айгүй бүрхэг уус бол хэцүү юм байна. Нараа баг гардаг газар тэр. Манад бол гоё байгаа. Манад бол гоё. Лондон ч юм уу одоо тийм жоохон тийм манан зан ихтэй газар бол тэр бол ажиллахаагүй юм байна. Манад бол тэгээд нөгөө тэрийг оруулж болно шүү дээ. Агаарын мөхөд тэрийг нийжлэхий хийгээд Монгол гэрийн туурган дээр тавьдаг тий. Туурган дээр тавьдаг ч юм уу, өрхөн дээр тавьждаг ч юм уу тий тавьчих. Тэр бол айгүй зүг санаа шүү. Энээс энэ үзэж байгаа хүмүүс маань тий их сэргэлэн Solar City гэдэг Elon Musk-ийн компани байгаа. Тэрний хийж байгаа хамгийн трендинг тийм project нь шүү тэр. Ер нь бол битэрийн ярианаас ахын аваад хахын хаяараа ард юм. Яг энэ үйл зүгээр битэрийн өөрөөс гарч ирж байгаа л үзэл бодол гэдгийг бас дахин сануулах хэрэгтэй. Тэгээд тэр смарт хоум гэдэг дээр Монголд их нэг орон сууцсан байдаг учраас эсвэл Монгол гэр ч юм уу те шошин амьдэрдэг учраас явандаа бол тэр смарт хоум гэдэг юм бол ерөнхийдөө дэлхийн чиг хандлага яриад бүх Монгол өсөөсөө орж ир. Монголч одоо тэрүүгээр юм хийдэг компаниуд. Одоо яг зүгээр авиагаар л хамгийн муушлах юм бол шууд орж ирэл за тийм. Гэхдээ яг одоо тэгэл ерөнхийдөө нэг аппликейшн төл болчих واخгүй. Тэгэл гэртээ орохоос өмнө чаржлаад гэртээ юм байгааг хараад температураас. Одоо энэ баг тийм ч гараад орсон баг. Ер нь лалидийн орсон баг. Орсон байгаад энэ чинь бүр боловсронгүй болох юм шүү. Бүр боловсронгүй. Одоо цахилгаанаар гэрт цахилгаанаар ажил болох бүх юмд нэг аппликейшнээр өдөртөг болгож хэлбэрчлэх юм шиг. Энэ дээр ч бас Монголын Добу гэдэг нэг брэнд байгаа шүү дээ. Гадны зах зээл дээр гадаг гартаа үзээд байгаа Монголын сайн залуучууд бий. Тэгэхээр энэ бол бас нэлээ явцтай юм шиг том компаниудаас илүү орнолгдсон байгаа юм лээ. Samsung л нэг нэлээ юм хийгээд байгаа шүү дээ. Samsung ер нь хэрвээ iPhone-ыг зохих юм бол тэгэл Samsung ер нь бол тэгэл ерөөхдөө атгаал авчих байх гал би бодоод байгаа шүү. Ер нь бол чиний санаар Steve Jobs хөл ерөөхдөө Apple ерөөхдөө жон цогсон талд орчих юм шүү. Тэгэхээр нөгөө Samsung эдгээр чинь бүгдээр Android дээр Android үлийн системээр гэдэг. Android-ийн нөгөө Play Store-гийн аппликейшны зах зээл нь юм Apple-ээс дүүрэх юм байна. Apple чинь дүүрэх гэх том зах зээлтэй байна. Тэрүүгээр чи бүх худалдаа бүх юм явж байгаа шүү дээ. Одоо ингэж үз би түрүү ярьжсэн стриминг сервер гэдэг одоо Монгол кино үздэг аппликейшн байна. Мие тэрэн дээр Монгол кинонууд байна, шинэ кинонууд. Тэрийг ингээд татаад үзье гэхээр тэрэн дээр чи $2 эсвэл $3 биш $5 ирсэн шинэ кинонууд. За $6 тийм ээ. Монгол кино юм байна. Монгол кино. За одоо тэгээд тэрий чинь Apple-ийн юм дээр тавьж байгаа аппликейшн юм чи тэ. Apple-ийн App Store-оор тавьж шүү дээ. Тэр орж ирэх кино үзэхээр уулнууд эднээс шууд үзэхээр эндээс явсан орлого надад талны юм луга уран бүтээлч луга талны аппликейшн луга ингээд явах хэрэгтэй байлгүй. Тэгсэн чи энэгээр дамжуулаад ороод ирэхээр чи App Store замаас нь 30% нь авчиж байгаа. Тэгж авдаг юм байна. Тэгэхээр нөгөө $5 чинь 30% яа. Тэр нөгөө $6 30%. Die Apple явах нь шүү. Apple болж байгаа. За. Амар хүн авчиж. Тэгээд тэр чинь Apple хамгийн том аппликейшны зах зээлтэй энэ app purchase-ийн 30% болгоно тэр Apple-ийн юм руу ороод ирнэ гэдэг чинь асар баян байгаа ч Apple. Тэгэхээр Apple бол хичнээн хүчин суларсан ч гэсэн эдийн засгийн цаад нэг бааз аягүй сайн тавьсан учраас аппликейшныхээ нэг бол юу хүч алдахгүй. Яа хэцүү л болоо да одоо тэгэл хэрвээ ингээл жоон зогсон байдалд орсон бол тэгэл аажмаар идэгдэн шүү дээ. Одоо миний бодлоор бол тэгэл альва мөч хүчтэй үйдэг хорвоо тэгэл. Тиймээс одоо Samsung нэг өөр нэг тийм арай нэг өөр гоё юм гаргаж ирэл тэнд хүмүүс их шуурал
Америкчин те явдаг ийш тийш явдаг усууд ч тэгээд ингэж явж ирсэн гинт нөгөө нэг Samsung нь одоо юу гэдэг яг тухайн амьдралтай аяггүй тийм хэрэгцээтэй тийм нэг айп гаргаад ирчлээ л дээ. Эсвэл тийм утасны чинь ямар зэн гаргаад ирэхэд тийш явчих магадлал байгаа байхгүй. Тэ энд бол ерөөсөө хүн бол одоо яг Apple-ийн би бол Apple-ийн одоо юу гэдэг хэрэглэгч би энэ чинь хүн хөтлөмж байна гэсэн нэг нь ховрлахтай их орондоо л ер нь тэмхүүл байдаг болохоос ер нь зүгээр эд бараанд бол арай өндөхгүй болов гэж бодож байна. Энэ бол зүгээр миний хувь үнэл бодол байна тий. За ингээд одоо маань нэвтрүүлгийг маань 50 хүн үзэж байгаа юм байна. Тэгээд энэ 50 хүнд асуулт ч юм уу эсвэл түрүүн хэлсэн байгаа одоо өөрөөсөө үзэл бодлыг цөөх үгээр ч гэсэн энэ комент бичүүлдэж болно шүү. Тэгмээ заавал ч битэрий яриаг сонсох гэж юм биш та нар өөрөөсөө ч гэсэн өөрөөсний гэсэн бодол тийм ээ янз янз өөр гэсэн тийм одоо юу гэдэг тийм санаа байгаа ах гэж би битээр тийм бодож байна. За тэгээ бит хоёр бол яг мэрэгчлийн хүмүүс биш өөрсдийнхөө өнцгөөс юмнууд ярьж байгаа учраас юм болгон төлөв юм биш бит хоёрын юм болох юм бол бас авахын аваад хаяараа тийм. Гэтэ Apple-ийн надаас ганцхан таалагддаг юм гэж. Зайгийг сольж удах юм байлаа шүү дээ. Зай нураалвал тэгэл юу нурдаг ч юм уу мэдгүй л дээ зүгээр нураалвал ер нь зайгийг сольж болно гэж юу? Болдог хүмүүс тусдаа. Apple болдгоо гэж. Энэ бол бүгдний сольж болно шүү. Ер нь бол яг өөрийнхөө барьж байгаа уцаа жоохон өнгөөлч идэв яа тийм. Тэ? Нэгтэй зүгээр Apple энэ ч бол одоо манай оператор залуу бол дандаа iPhone оржсэн залуу байгаа. Хоёуланг нь барьж ирсэн хүн байна. Samsung барьж байгаа хүн байна. Тэгэхээр яг та маань гуравт бол тэг авах юм байна. Тэг ярих юм бол байж л байгаа. Гэхдээ яг ер нь бол энэ хүү сэдвийг өнөөдөр бид ярьж ирсэнараа энэ одоо энэ ирээдүйн технологи одоо хүмүүсийн амьдралд болон бидний амьдралд яаж нөлөөлөх үү гэдэг талаас ярьж байгаа маа. Тэг яг мэдээж хэрэг технологи хөгжинө гэдэг бол тэ одоо хүн хин хүнд маш хэрэгтэй зүйл боловч ялваа юм гэдэг чинь хоёр талтай сайтай муутай юм хөгжөөд хит хөгжөөд ирэхээр одоо чинь ажлын байр майрны одоо асуудал жоон багс болов гэж байна. Одоо урд нь машины хийдэг багт ч одоо чинь ингээд хүн гараар ингэж хийдэг байсан бол одоо 10 хүний гараар хийдэг юм нэг машин орж ирлээ тэр 10 хүн гэж ажилтг болж байгаа байна. Тэгээ зүгээр яг жишээ шүү дээ энэ үү тий. Наа чинь болцсон явдал шүү дээ тий. Тийм зүгээр яг миний энэ бол тий миний өөрөөс зүгээр харж байгаа зүгээр л нэг өнгөцгөн бодоход нэг тиймэрхүү байгаа. Ер нь юм хитрхи электронжоод ирэхээр нөгөө яг нэг амьд хүчний ажиллах байрыг нь тэр машинууд булааж аваад байгаа байхгүй. Яг тэр компани эзэнд бол үнэхээр ашигтай байдаг байх тэ тэр нэг 10 хүн цалин өгч ирснээс тэгээ өөрөө нэг машин гаргаад тэгээ тэрүүгээрээ 10-ныхаа цалин сэвлээд дээр нь илүү мөнгө хийнэ гэдэг бол компани зэрэгт бол ашигтай. Гэхдээ одоо тэр нийгэмдээ тэр одоо амьдарч байгаа хүн одоо хүмүүст бол юу гэдэг нь одоо жоох ажил хөдлөх хэсэг тэгээ юм яваа юу ч нэг сул талд нь тэр наа чи сая болсон юм дээр Макдоналдсын ажилчид хамгийн нөгөө цалингийн хамгийн доод түвшний цалинчдаг шүү дээ. Тэгээд тэрийг хэсгийгээд жигсаал гаргасан чи Макдоналдс шийдвэр гаргаад нөгөө юуны өөрсдөө очиод юмаа сонгодог компьютер суулгацсан шүү дээ. Тэгэхээр одоо очингууд welcome to юулаа welcome to McDonald's зүгээр юу гэдэг ингээд л би тэр ингээд захиалга авах нэг сууж байгаа шүү дээ. Тэр чинь $100 авах сууж байгаа шүү дээ. Тэрийг шууд халаа ичиж байгаа байхгүй. Бид нар та нарт цалин нэмж чадахгүй та нар явуул яв гэдэг. Тэгээ нүүдэл нь яваадаг шүү дээ. Тэгээд оронд нь юм киоск тавьчихсан. Тэгээ нөгөө чинь тэдэн бүргэр юм чиз юм нэг ундаатай ингээд дараа 30 базар гараад ирчих. Тэгээд ингэнгүүт эн чинь одоо ингээд ороод ирж. Юуных нь бүр эдийн засгийн тооцоог гарцсан байлээ. Жил хагас жилүүдээ 2 жил гэлөө 18 сар ч гэлөө. Энэ дараа гэхэд тэрнээс нөгөө ажилчин төгсөн цалингаас хэмсэн мөнгө нөгөө машины босгосон мөнгөтэй тэнцчих юм байна. Тэрнээс хойш фри болж байгаа байхгүй. Макдоналд ийм бодлого гаргаж ийн гэж бодохоос чинь гарангууд араас нь тэгэнгүүт нөгөө судлаачд нь гаргаад ирсэн байна. Яг энэ юмнууд хэрэгжээд эхлэх юм бол хамгийн түрүүнд өртөх мэрэгчлүүд гэсэн чинь трак драйверууд, такси драйверууд, ритейл нөгөө сейлсмэнүүд одоо ороод welcome to Walmart гэдэг нөгөө зогсож идэг шүү дээ. Тэгэхгүйгээр нөгөө картн дотроо дугуйтай компьютерд ороод ирэх юм байна. Карт нүгчрээ карт нь дэлгэцтэй. Тэр карт нь тэрэн дээр нэг хаана юу байгаа гардаг. Тэгээд тэрийг дагаа явчихдаг. Нөгөөх нь хажууд нь яваад идэг. Дээр нь юм давчиг яваад идэг. Тэгээд нөгөө тийм энэ худалдааны байгууллагын хүмүүс эдгээр хамгийн түрүүнд юу гэсэн бэлээ. Нийт ажилчдууд яг саяны дөрөв нэрсэн мэрэгчлийн 18% гэж өртөн гэдэг том гарцсан бэлээ. Тэгэхээр ер нь бол одооны нийгэм бол ер нь тэ юу ч онцгой л яа. Гэхдээ яг хоо зүгээр ийм нэг ингэж дүрсэлж болох юм л да. Тэгээд яг хоо үнэхээр тэгээ жоохон толгой ажилтдаг бол жоохон электроникийн талаар жоохон мэдлэгтэй юм бол баяж шиг магадгүй юм байна. Гэтэл тэ одоо чинь би бол электроникийн сайн хүн биш. Миний хувьд жоохон сэтгэлтэй юм байна те. Ер нь яавал яаж маа. Гэхдээ яг хоо намайг амьд авах хугацаанд одооны тийм юм гарахгүй байх гэж би бодож байна. Тэгээд манай оператор зураг авч ийн бас ингэж мэх хэрэгтэй байхаа те. Би юу?
Тэгээд энэ хүн нэвтрүүлгийг маань энэ хүн нэвтрүүлэг маань Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод дэх MIM гэдэг тимээс бид нар энэ хүн нэвтрүүлгийг гаргаж байгаамаа. Ингээд хагасаа өдөр болгоны 10 цагаас тэгээ яг чөлөөт сэдв те. Өнөөдрийн сэдв бол ерөөхдөө тийм технологи сэдв болоо дараагийн 7 хоногийн сэдв бол юу ч байж магадгүй. Энэ бол таашгүй нууц яг тэр тухайн өдөртөө мэдэх баха. Тийм ээ. Тэгээд нэвтрүүлгийн маань ерөөхдөө те одоо цаг бол ерөөхдөө ингээд болох өндөрлөх тийм төхөж байна. Тэгээд түрүү ярьж сонирхох байна. Нэвтрүүлгийн маань нөгөө энэ дондор би ганц хэлж уучлаарай. Энэ сая баахан жоо таагүй юм даа. Би ерөөсөө энэ 5 компани эсрэг байдаг. Хувийнхээ хувьд. Энд дээр чинь бас нэг таад нэг компани байгаа. Тэрийг нь дуртахгүй болохгүй. Одоо шинэ гарч ирж байгаа зарим хүмүүс мэдгүй байгаа. Нэг таваар шагаа шүү дээ. Elon Musk гэдэг Өмнөд Африкаас гаралтай нөхөр. Тэгээ манай нөхөр чинь PayPal-ыг хийгээд PayPal-ыг хийгээд зарцсан шүү дээ. eBay зарцсан шүү дээ 2 тэрбумаар л. 2 тэрбумаар авсан мөнгөөрөө дараа нь SpaceX-ийг гаргаад бас нэг компани юу хийчлээ. SpaceX гэдэг одоо нэг л сансарлаа бууж өгöd байгаа. За энэ компани шүү дээ. Энэ NASA-д гэрээ байгуулад NASA-гийн нөгөө NASA ч өөрсдөө бууж өг болсон. NASA-гийн хиймэл дагуулууд өөр хачаа мачиг зүүдэг. Төө хаашаа тэр өөртөө буужингаа үйлдвэрлээд дээш нь хөрөх юм уу те. Тэгээд нөгөө хуучин буужингууд чинь ингээд хөөрөө замдаа задраа нэг жоох юм хэлтэй тэгээд бууж ирдэг шүү дээ. Эднийх чинь хөөрөөд буцаад бууж ирдэг юм тэгээд лайт юм гэж. Тэгээд эн чинь дээрээс нь Solar City-гээ саяны нөгөө дээврийн панелууд биш. Нарны. За тийм. Фриж хийж байгаа. Тэгээд дээрээс нь юу хийж байгаа. Нэг аюул Hyperloop билүү мангар урттай галт хэрэг хийж байгаа. Тэгээ Tesla-гийн компани шүү дээ машины. Тэр мангар урттай галт хэрэг гэснээс за одоо нэг өнцгөө юуны за чи ихлээр ярьж манай гоочлаа. Би чиний яриаг. Тэгээд Tesla машины хийж байгаа шүү Tesla компани. Ийм бид нар бүгдийн энэ ганц нөхөр хийгээд байгаа. Тэгээ нэр нь хинч мэдэхгүй. Одоо Zuckerberg бүгд л мэдэн шүү дээ ганц Facebook дээр. Тэгэхээр ийм олон гоё хийгээд бүгдийн амьдрал хямдхан өртгөх нийлүүлээд ингээд хүмүүс тусуулаад Өмнөд Африкийн нэг капиталист сэтгэлгээ байхгүй юусоо олсон мөнгөөрөө буцаагаад хүн тэр хамгийн хэрэгтэй прожект руу оруулаад ингээд явуулдаг. Ийм хөр одоо манай нөхөр чинь 22 онд билүү 24 онд ч лөө оныг нь машин дэвш хөдлөөд ирлээ. Марс дээр хүн болгоно гэдэг. Анхны хувийн компани сансрын аялал хийж Марс дээр хүн болгоно. Тэгээд Марс руу хэдэн жил нисэх үү? Сар гаруй өнгө юм байх болов. 30 өдөр 60 өдөр тийм баг. Хідэн цагийн хурдтай нисгэрээ тэгж сарын нарийн нэг юм. Вау. Би одоо Марсыг бол ер нь бол тэ бас нэг тэг гэрлийн хурдаар явал бас нэг гიშг гэсэн бодолтой байдаг юм шүү дээ. Гэрлийн хурд. Тийм. Зүгээр юу гэдэг нь одоо бас нэг тийм зүгээр нэг сар яваад очих газар бас нэлээд зайтай тий бас нэг явал бас нэлээд юу гэдэг нь бас нэг сарын биш нэг жил мэлийн хугацаанд туулах болов. Одоо жишээ нь тийм ч байхгүй. Тэр нөөник одоо гаргаж байгаа пуужин ч юм уу тэр тийш явж байгаа нэг тээврийн одоо хэрэгслэн да тэрний чинь хурд одоо ямар байх вэ? Гэрлийн хурдл гэж ярьдаг. Манай нөхөр тэрийг хийн гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр баг хийч. Тэгэхээр бас энэ олон юмн дотор чинь бас сайн юм сэтгэж явж байгаа. Нөгөө нөхлүүд нэсэлчихгүй бол тэ энэ хэрэггүй нөгөө капиталист нөхдөд чинь энэ юм гэдэг цааш нь харуулчихгүй бас сайн хүмүүс байгаа байна. Яа манай нэг дөрөв нэг ярьж байна. Хурд нь нэг тэр галт тэрэг хийх гээд тэрийг юунаас хэлээ Туркээс англи хідэн минут явж ийн гэлээ өнгөрч. Тийм. Тийм бүр дуунаас хурдан галт тэрэг гэж одоо байгаа юм биш. Тэгвэл дуунаас 3-4 дахин хурдан галт тэрэг ч юм уу. Ямар ч тийм нэг галт тэрэг одоо их гэдэг чинь бас нэг зам тэг яг юу нь явал хийж байгаа юм уу хийгээл байгаа юм шиг байна. Ер нь бол тийм би наасны хаанаас ч уншиж байсан юм байна. Айгу хурдтай ерөөсөн онгоцноос л хурдан л яваад тасч тасах гэсэн юм уу. Лондон Парис хоёрын хооронд нэг яваад шиг газар дээр усан доо. Тийм шиг. Яг хөө технологид юм хөгжинд бол янз янзаар хөгжих байх. Тэрэнд нь болж өгвөл тэ бас нэг автчихгүй хүн шиг гэхдээ бас нэг тэ бас нэг зайгаа барьчихгүй хүн шиг тэгэл нэг юу тэ дундуур нь л бичгнээд байх хэрэгтэй. Хэрвээ яг IQ сайтай үнэхээр мундаг бол тэ зайгаа барих юу ах вэ? Болж өгвөл тэ зуралтал ах хэрэгтэй. Наа чи хүмүүс бол одоо жоохон би зайгаа барих дургүй. Яг дунд нь л явжээ. За ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэгт тийм ээ бидний одоо ярилцсан сэдвүүн маань одоо ерөнхийдөө маань Чингис маань л ярьлаа. Одоо өөрөө бол жоохон технологи юм. Би бол яг жоохон хатгалж жоохон яриуллаа. Тэгээд уншсан мэддээнүүд л базаж ял. Тий яг боломж шүү дээ. Тэгээ бас нэг юм ихэд Чикаго монголчуудаа маргааш гэдэг маань бүтэнсэн өдөр итгэлгээд кино одоо энэ Чикагод гарах юм байна. Тэрэн сая Лос Анжелес одоо нээлттэй хийсэн байгаа. Орой 9 цагаас гольф Milwaukee
Golf Milwaukee дээр байдаг тэр инкиг кино театрыг хэрэг та бүхэн мэдгүй энэ 9:30-аас гарах юм байна шүү. 9:30-аас гарах юм байна. Ингээд та бүхэн ирж үзээрэй. Энэхүү кино хийсэн найруулагч нь нөгөө Амраа гэдэг нэг залуу байдагтай. Би юу хийч вэ гэдэг. Тэр залууг нь найруулсан киногаа яг хөө Монголд нэлээд рейтинг өндөртэй мундаг кино байгаа юм байлаа. Та бүхэн үзэж сонирхоорой. Манай хөрийн дээр хийцээ би нэрж үзээрэй. Тэгвэл би бол тэ бас дажгүй кино байх гэж чинь юу Амраа бол ер нь яг хөө ер нь бол тийм бас тэ Монголоосоо бас гарч ирсэн мундаг жүжигчин бас найруулагч. Тэр нь хийсэн кино их дажгүй кино гэж хүн болгон амсаатай байт юм байлаа. Ингээд та бүхэн хурж үзээрэй. За ингээд баярлалаа бид бүхнийг ингээд тэ одоо хүндэтгэн авч сонссонд ингээд дахин хэлээ. Бид нар өнөөдөр энэхүү нэвтрүүлгийг хийхдээ ямар нэгэн байдлаараа та бүхэнд энэ үзэл бодлоо тулах гэсэн юм биш. Энэ зүгээр бид хоёроос гарч байгаа санаа. Хаа нэгнээс уншсан хэрвээ та бүхний мэдэхгүй байгаа мэдээллийг зүгээр яг уу те өөрсдийнхөө одоо яриагаараа та бүхэнд хүргэх гэж орлоо ингээд. Ямар ч байсан гэсэн хүрсэн болвол баярлалаа. Тэгээд авахын аваад хайхын хаяарай. За манай нэвтрүүлгийн нэр би юу? Би юу?